200 орчим иргэн оршин суудаг бөгөөд тэдгээр иргэдэд нийслэлийн зүгээс шаардлагатай үед туслалцаа дэмжлэг үзүүлж байхыг ноён Сумнат Гош хүслээ. Мөн ойрын хугацаанд Улаанбаатар хотод энэтхэг сургууль байгуулах 2 орны гэрээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлолоо. Харин нийслэлийн засаг дарга энэтхэг сургууль байгуулах асуудлыг дэмжиж, хууль эрхцэн хүрээнд бүх асуудлыг шийдэхэд бэлэн байна гэдгийг илэрхийлсэн байна. Олон улсын арилжааны арбитр болон хөрөнгө оруулалтын гэрээний арбитрийн ажиллагааны үзүүлэхээс сургалт сэтвтэй арга хэмжээ өнөөдөр New Sky төвд эхэллээ. Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр зохион байгуулагдах 2 өдрийн сургалтаар олон улсын арилжааны болон хөрөнгө оруулалтын арбитрийн шүүхээр маргааныг хэрхэн хянан хэлэлцдэг, арбитрийн шийдвэрийг хэрхэн гаргадаг, мөн тухайн шийдвэрийг хэрхэн хяндаг тухай оролцогчдод жишээ болгон үзүүлэх сургалтаар харуулах зорилготой юм а. Олон улсын шилдэг арбитрчид өнөөдөр арилжааны арбитрийн чиглэлээр үзүүлэх сургалт явуулж, оролцогчдын асуултанд хариуллаа. Харин маргааш хөрөнгө оруулалтын гэрээнээс үүссэн маргааныг арбитрийн дүрмээр хэрхэн хэлэлцдэг талаарх мэдээллийг өгөх юм а. Одоо үзүүлэх мэдээллээ бид орон нутгаас оруулжлаа. Дорнод аймгийг нийслэлтэй холбох замын ажлын явцтай албаны хүмүүс танилцж байна. Өндөрхаан Чойвлсон чиглэлийн 288.4 км замын ажлыг 6 компани хамтран гүйцэтгэж байгаагаас өнөөдөр эдийн засгийн хөгжлийн яам Хөгжлийн банкны албаныхны танилцсан Хансун зам компанийн ажлын явц 94% байна. Дорнод аймгаас манаас оруулжлах хэсэг дараах мэдээллийг дамжууллаа. Өндөрхаан Чойвлсон чиглэлийн 27 км замыг зам тээврийн яамны захиалгаар Хөгжлийн банкар дамжуул Чингис бондын санхүүжилтээр 2013 оны 7 дугаар сарын 1-нд эхлүүлсэн байна. Газар шороос суурин ажлууд 100% гүйцэтгэгдсэн, асфальт хувьчилтын ажил 88%-тай, товлогдсон хугацаа болох 10 дугаар сарын 1-нд ашиглалтанд бүрэн оруулах боломжтой гэж Хансан зам компани инженер хэлж байна. Замын зузаан бол 5 см, зорчигчгийн өргөн бол 8 см, хөвөний өргөн бол 1.5 см. Тэгээд гүйцэтгэгчээс бол 3 жилийн баталгаа өгнө. Энэ дээр RCS гэдэг компани манай замыг хянах зөвлөх үйлчлэгийг үзүүлж ажиллаж байгаа. Төсөв төртөг нь ерөөхдөө 14.3 тэрбумын төсөв төртгөөр батлагдсан. Өнөөдрийн байдлаар нэг 12.4 тэрбумынхаа санхүүжилтийг авцсан. Гэрээт хугацаа нь бол 2014 оны 10 сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр ерөөхдөө хугацаанд бол хангалттай амжихаар тийм гүйцэтгэлтэй амжилттай явж байна. Өндөрхаан Чойвлсон чиглэлийн 288.4 км замыг нийт 6 компани гүйцэтгэж байгаагаас дундаж ажлын гүйцэтгэл нь 78%-тай явна. 10 дугаар сарын 1-нд ашиглалтанд өгөх ёстой уг замын ажил цаад хугацаа нь 11 дугаар сарын 30 гэхэд бүрэн дуусна гэсэн мэдээллийг албаны хүмүүс өглөө. Монгол улсын хөгжлийн банк, Оросын холбооны улсын олон улсын хөрөнгө оруулалтын банк хамтран ажиллах стратегийн гэрээ байгууллаа. Энэхүү урт хугацааны гэрээ нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих болон экспортын бараа бүтээгдэхүүнийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалтын шинэ гарцыг нээж байгаагаараа ач холбогдолтой болохыг талууд онцолж байна. Стратегийн түншлийн гэрээний хүрээнд мөн хамтарсан зээл олгох, экспертизийн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөж байна. Одоогийн байдлаар олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас манай улсад 20 сая еврогийн хөрөнгө оруулалтыг өгөөд байна. За жижиг дунд бизнесийг дэмжих гэдэг ажил бол бас энэ олон улсын хөрөнгө оруулалтын банкны үндсэн үйл ажиллагааны нэг. Тэр утгаараа бас манай дотоодын бус арилжааны банкудаа ч гэсэн их хамтарч ажиллах газар л та. Хаамагтай, Хасмагтай хамтарч ажилладаг. Тэмтэй адилхан. Одоо бид нар 888 төслийн мөн дийлэх нь бол жижиг дунд бизнесүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд ч гэсэн бид нар энэ банкны их усүрээс бол бас татж оролцуулах боломжтой болох юм аа. Положит начало новому. Манай банк гишүүн орнуудынхаа тэргүүлэгч санхүүгийн байгууллагаар дамжуулан зээл олгох жижиг дунд бизнес болон нийгэмд ач холбогдолтой дэдвүдцийн төслүүдийг санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулдаг юм а. Бид танай улстай олон жил хамтран ажиллаж ирсэн. Харин өнөөдөр энэ хүрээгээ өргөжүүлж хөгжлийн банктай хамтран ажиллахаар болсон нь манай хоёр улсын стратегийн түншлийн харилцаанд чухал төлөвлөлт болно гэж найдаж байна. Одоо хөдөө аж ахуйн салбарт илүү одоо санхүүжилт гаргаж чадлууд хэлээд жишээлбэл бид нар одоо манай засгийн газар болгоулж байгаа сум орон одоо үйлдвэр технологийн парк байгуулж яаж байгаа балайн гартаа түүний орон нутгад нь боловсруулалт хийгээд эцэг бүтээгдэхүүн болгоод тэгээд дотоодын хэрэгцээ хангаад цаашдах одоо экспорт гарах
саяхан та бүхэн мэдчихэж байгаа Орос улбаны ялгчдын дараа бол одоо махны экспортын асуудал хамгийн өндөр тавьж байгаа эсвэл энийг бас ингэж үүштэй хэлж асуудлыг ярилцаа бас энэ тал дээр одоо ойрын үед одоо маш шуурхай ажиллаж хамтаа ажиллагаа удам үргэлжлүүлсэн байдлаар ярилцлаа гэдгийг та бүхэнд хэлье. Олон улсын хөрөнгө оруулалтын банкна засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1970 онд байгуулагдажээ. Болгар, Вьетнам, Куба, Чех, Монгол, Орос зэрэг гишүүн орнуудаас бүрддэг байна. Гишүүн орнуудынхаа эдийн засаг нийгмийн хөгжлийг хангахад чиглэсэн төслүүдийг дангаран болон хамтран санхүүжүүлдэг байна. Бид өнгөрсөн Бямбгарагийн цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр бөөрийн дутагдалд орсон зарим өвчтөн улсын эмнэлэгт гемодиализын аппаратанд үн төлбөргүй эмчилгээнд орж чадалгүй цусаан хоригжүүлэхийн тулд ганц 7 хоногт 510 мянган төгрөг хувийн эмнэлэгт өгдөг тухай мэдээлж байсан. Амлсан ёсоор энэ асуудлыг эрүүл мэндийн яамнаас өнөөдөр тодрууллаа. Хүний биеэс бохирыг шүүх үүрэгтэй эргэтэн болох бөөр нь ажиллагаагүй эсвэл гүйцэд ажиллаж чадахгүй болсон үед диализын аппаратын тусламжтайгаар энэ үйл явцыг явуулдаг. Дэлхийн жишгээр диализын аппаратны эмчилгээнд орсон хүн 7 хоногт 12-оос 17 удаа эмчилгээ хийх ёстой байдаг бол манайд 12 удаа эмчилгээнд орж чадаж байна. Хэдийгээр үн төлбөргүй ч гэсэн аппаратны хүрэлцээ дээр нь нэг хүний нэг удаагийн эмчилгээний зардал болох 280-аас 320 мянган төгрөгийг улс төлдөг тул хангалттай хэмжээнд эмчилгээнд оруулж чаддгүй гэдгийг албаныхан тодруулж байна. За одоогоор бол гемодиализын эмчилгээг бол улсаас тааж байгаа. За хөдөө орон нутагт бол эмнэлгийнхэн төсөвтөр бол тодорхой хэмжээний төсөв нэмсэн. Гэхдээ энэ бол хүрэлцэхгүй байгаа. За ер нь шаардлагатай зардлын талаар бол бид нар сангийн яамд бол хүсэлтэд тавьсан байгаа. Ер нь бол 4.5 тэрбум төгрөг шаардлагатай байна гэсэн хүсэлтэд бол тавьсан байгаа. Хэдийгээр улсаас диализын аппаратанд орсон хүмүүсийн төлбөрийг эмнэлгүүдэд олгож байгаа ч энэхүү оны эцэст өгөхөөр төлөвлөж байгаа тул зарим эмнэлгүүд 7 хоногийн эмчилгээний 2 удаагийн төлбөрийг үйлчлүүлэгчээс авсан нь шалгалтаар илэрч торгуульд унсан байх жишээтэй. Энэ жил төлөвлөгдөж байгаа 30 аппаратыг улсын 1-2 дугаар төв эмнэлэгт тус бүр 4-ийг улсын 3 дугаар төв эмнэлэг Өвөр ханга, Орхон, Дорнод аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төв, Сүхбаатар, Дархан уул, Булган, Говьалтай, Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согс судлалын үндэсний төвд тус бүр 2-ыг, Дорногов аймаг, Багнуур дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр 1-1-ийг хуваарлжээ. За улсын хэмжээнд бол одоогоор нэг 93 гемодиализын аппарат байна. За энэ жил бол улсын төсвөөс 20 аппарат. За орон нутгаас 5 аппарат, за хандив тусламжаар 10 аппарат. Ингээд нийтдээ 93 аппараттай болсон байгаа улсын хэмжээ. Эдгээр эмнэлгүүдийн диализын аппаратны үйл ажиллагааны зардлыг мөн л эх оны төсөвт суулгахаар төлөвлөж байгаа нь эргэжил хүртэл эмнэлгүүдийг аргалж бай гэж хэлж байгаатай ялгаагүй. Дээр нь диализын аппаратанд орох ёстой 32 хүн хувийн эмнэлгээр яваад үнийг нь дийлхэ болсон тухайга эрүүл мэндийн яамд ханджээ. Эдгээр 32 хүнийг диализын аппараттай эмнэлгүүдтэй хуваарлан төлбөрийг нь уус дааж эх оны төсөвт суулгахаар болжээ. Өвөлдөөн 42 хэм хурц хүйтэрдэг хүйтэн сэрүүний удирдал нь бараг 8 сар үргэлжилдэг Монгол орны хувьд халаалтын асуудал амин чухал байдаг. Хахир өвлийн тэсгэм хүйтэнд нийслэл хотоо хөлдөөлгүй нөөлөг дулаан байлгадаг дулааны сүлжээ компани 55 жилийн түүхийг бүтээсэн байна. Одоогоос 55 жилийн өмнө буюу 1959 оны 9-р сарын 9-ний өдөр бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлөөс дулаацуулах байгуулалтыг хүлээж авахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай тогтоол гарснаар төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсэн хөгжих эхлэл бий болсон. Энэ хугацааны сүүлийн 30 жил буюу 1983-аас 2013 оны хооронд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд хийсэн иж бүрэн тохируулгын ажлын аргачлал, тохируулга зөвшөөрүүлгийн ажлын туршлага, ололтыг онол практикт хослуулсан ном гарлаа. 1983 оноос 2013 оны хооронд энэ төвлөрсөн дулаан хангамжийн системд одоо хийжсэн техникийн одоо томоохон ажлууд, ялангуяа бид 84, 86 оны үед тэр үеийн зөвлөлтийн мэргэжилтнүүдэд хийжсэн томоохон тохируулгын ажлууд, дараа нь 2006-аас 2008 онуудын хооронд хийжсэн бас томоохон төсөл хөтөлбөрийн ажлууд, энэ бүх одоо гадаад дотоодын хүмүүстэй хамтран хийжсэн судалгаа, тооцоо, шинжилгээнийхээ ажлуудыг бүгдийг ингэж одоо ном болгож
тэгээ энэ одоо залуу инженер ирээдүйн одоо боловсон хүчнүүдэд зориулж бэлгэлж байгаа. Монгол улс Төв Азийн өндөрлөгт орших их газрын хүйтэн сэрүүн уур амьсгалтай орон. Халаалтын янз бүрийн хэрэгслүүд байдаг ч манайхны хэрэглэж дадсан төвлөрсөн халаалтын тогтолцоо нь хэрэглэгчдэд хямд өртөг баг тусгаараа илүү даваа талтай. Дэлхий дээр олон орнд дулааны төвлөрсөн хангамжийг хэрэглэдгийн нэг нь манай улс байдаг. Анх 10 км-ийн шугамтай 80 орчим хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанаар хангаж байсан бол өнөөдөр нийслэл хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж дулаан хангамжийн тохируулгыг нарийн ур чадвартай хийж хамгийн орчин үеийн технологиг үйлдвэрлэлд нэвтрүүлж дулааны үр ашгийг дээшлүүлсэн олон ажлуудыг дулааны шугам сүлжээ газрын хамт олон үе үеийн ахмадуудын нөр их хөдөлмөрөөр бүтээн байгуулжээ. Оросын холбооны улс агаарын замаа хаахаа анхаарууллаа. Америк нэгдсэн улс Ирак руу дахин явган цэрэг илгээхгүй. Украинд гал зогсоох гэрээг зөрчлөө. Барак Обама 11-р сард Хятадд ажиллана. Хятадын онгоц газар нутгийн маргаантай бүсэд судалгаа хийжээ. Америк нэгдсэн улс Ирак, Сирид баггүй хэмжээний газар нутаг эзлээд байгаа Исламын улс бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч хэлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрч байна. Агаараас цохилт өгсөн 1 сарын хугацаанд Ислам улс бүлэглэл үйл ажиллагааг сааруулахад дөрвтэй үрдэн гараагүй учраас цагаан урдан дараагийн шатны ажиллагаа эхэлснийг хүлээн зөвшөөрсөн юм а. Энэ хүрээнд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Исламын улс бүлэглэлтэй тэмцэж байгаа стратеги төлөвлөгөөг тайлбарлах, тэдний эсрэг тэмцэлд хэрхэн эвсэл бүрдүүлэх гэж байгаагаан эрх лав гарагт танилцуулахар болсон байна. Америк нэгдсэн улс 8 дугаар сарын 8-нд Ирак дахь Исламын салан тусгаарлагчдын эсрэг ажиллагаа эхлүүлснээс хойш 143 удаа агаараас цохилт өгчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Иракийн баруун Амбар мужид усны далангийн ойролцоо Исламын улс бүлэглэлийн машин техникт агаараас цохилт өгсөн гэдгийг Америк нэгдсэн улсын эрх баригчид мэдээлж байна. Тэмцлийн дараагийн шат үндсэндээ эхэлчихэд байна. Исламын салан тусгаарлал бидний хамгийн аюултай занал хийлэгч. Америк нэгдсэн улс энэ занал хийлэлтэд тэмцэх хүчин чадалтай гэдгийг Америкийн ард түмэн ойлгохыг би хүсэж байна. Энэ занал хийлэлтэд тэмцэх төлөвлөгөөний талаар би Конгрессийн гишүүдтэй уулзаж бидний төлөвлөгөө хэрхэн хэрэгжих вэ гэдгээ тайлбарлах болно. Энэ тэмцэл бол Иракийн дайнтай адилгүй. Өөрөөр хэлбэл энэ ажиллагаа өмнөх 5, 6, 7 жил явуулсан бидний алан хятад ажиллагааны эсрэг кампанит ажиллагаатай яг адил түвшинд явагдах юм а. Цаашид Америк нэгдсэн улс Ирак руу явган цэрэгээ илгээхгүй, мөн Америк дангаараа Исламын салан тусгаарлалтай тэмцэхгүй, олон улсын эвсэлтэй хамтарна гэдгийг цагаан ордны төрийн тэргүүн онцоллоо. Иракийн хөрөш сүнитүүд зөнхөлдөг Арабын орнууд тухайлбал Саудын Араб, Йордан, Арабын нэгдсэн Эмират, Турк зэрэг орнуудыг Исламын салан тусгаарлалтай тэмцэх эвсэлд нэгдэн орж шийдвэртэй алхам хийхийг Америк нэгдсэн улс уриалж байна. Харин Иракийн хөрөш Сирид агаараас цохилт өгөх тушаал гарах хэсгээр Барак Обама тодорхой зүйл энэ удаад хэлсэнгүй. Ийхүү Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Исламын хэт аврагчдтай тэмцэх төлөвлөгөөг нь танилцуулахаар зэхэж байхдаа зэрэгцээд Арабын холбооны тэргүүн Набил Аль-Араби Арабын бүс нутгийн орнууд болон Иракт хамгийн гол занал хийлэгч болж байгаа Исламын улс бүлэглэлтэй тэмцэхэд улс төрийн шийдэл хайхыг холбооны гишүүн орнуудаа уриаллаа. Өчигдөр Египтийн нийслэл Каир хотноо улсан Арабын холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Арабын орнуудын өмнө тулгарч байгаа энэ сорилтууд 22 гишүүнтэй бүс нутгийн байгууллагад шалгуур тавьж байгааг онцолжээ. Энэ алан хятад зэвсэгт бүлэглэлийн Иракт хийж байгаа үйлдэл дан ганц Иракт тулгарч буй сорилт биш. Бусад улс орнуудын олшин байх тусгаар байдал занал хийж байна. Энэ алан хятадч байгууллага далангуйлах, алан хятах, хөнөөх, шашны болон бусад үндэсний цөөнхүүдийг газар нутгаас нь хүчээр хөөн зайлуулах зэрэгээр бүх төрлийн гэмт хэрэгээр туршлагдсан байна. Өөрөөр хэлбэл Исламын салан тусгаарлагчид Сир, Иракийн газар нутгийг булаан эзэлж Ливид уймэн самунд игдэж байгаа нь Арабын орнуудын аюулгүй байдалд занал хийлэл тулгарч байгаагийн тод илрэл гэдгийг Арабын холбооны тэргүүн цохон тэмдэглэсэн байна. Мөн Арабын улс орнууд Исламын улс бүлэглэлийн эсрэг өргөн сар хүрээтэй тэмцэхийн тулд цэргийн, улс төрийн, тагнуулын, эдийн засгийн гээд олон талын бодит шийдвэртэй хүрэх нь нэн тэргүүнд чухал байгааг Арабын холбооны тэргүүн анхааруулж хэллээ.
Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Чака Хейгл Нямгарагт Иракийн баруун бүсэд Хадифа далангийн ойролцоо өгсөн агарын зохилтыг хамгаалсан байр суурьан илэрхийллээ. Тэрээр энэ дал нь Ирак Америк нэгдсэн улсын ашиг сонирхолд амин чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэхийн хамтаар Хадифа далангийн ойролцоо өгсөн зохилт Исламын улс бүлэглэлийн эсрэг тулалдааны шинэ фронт нээсэн. Мөн Америк нэгдсэн улсын цэргийн ажиллагааны цар хүрээ өргөжсөн гэх мэдээлэлд няцаалт хийсэн байна. Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Гүржийн батлан хамгаалахын сайдтай Тбилис хотод уулзалт хийсний дараа энэхүү байр суурьан илэрхийлжээ. Мөн Москвагийн Гүрж Украины зүүн бүс нутагт явуулсан цэргийн ажиллагаа Вашингтоныг холбоотнуудтайгаа илүү ойртох боломжийг өгсөн гэдгийг Пентагоны тэргүүн цохон тэмдэглэсэн байна. Хэрвээ Европын холбоо Оросын холбооны улсын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлвэл Москва барууны орнуудын иргэний агаарын тээврийн компаниудад агаарын хилээ хааж магадгүйг ерөнхий сайд Дмитрий Медведев анхаарууллаа. Тэрээр Оросын бизнесээ дийлий сонинд өгсөн ярилцлагада Оросын холбооны улсын засгийн газар Европын холбоо эрчим хүч санхүүгийн салбарт нь нэмэлт хориг тавьсан нөхцөлд хариу арга хэмжээ авах болно гэдгийг онцлсон байна. Өөрөөр хэлбэл агарын тээврийн салбарт барууны нислэгийг хориглох асуудлыг Оросын засгийн газар аль хэдийн ярилцсан гэдгийг Дмитрий Медведев цохон тэмдэглэжээ. Хэрвээ Оросын холбооны улс агарын хилээ хаачихвал Европ, Америк нэгдсэн улсын агарын компаниуд Оросоор дамждаг дөт замаа алдаж, улмаар олон 10 компани дампууралд хүрэх юм. Европын холбоо Оросын санхүү батлан хамгаалах салбарт нэмэлт хориг тавих асуудлаар өнөөдөр шийдвэрэн гаргах төлөвтэй байна. Үүнийг өгтөж Оросын засгийн газар байр суурьан инхүү илэрхийллээ. Гэхдээ Европын холбоо Оросын эсрэг нэмэлт хориг тавих асуудал Украины зүүн бүсэд гал зогсоох гэрээний хэрэгжилт хэрхэн хангагдахаас хамаарна гэдгийг мэдэгдэжээ. Европын томоохон авиакомпаниуд Европыг Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Хятад улстай холбоход Сибирийн дөт замаар нислэг үлддэг юм байна. Хэрвээ Орос агарын хилээ хаах юм бол Европын агарын тээврийн компаниуд цаг хугацаа алдах, түлш шатхуун өндөр зардал гаргахаар тойруу зам сонгох хэрэгтэй болох юм а. Украины засгийн газар болон Оросыг дэмжигч салан тусгаарлагчид 5 сар гарын хугацаанд дөрөнсөн зэвсэг тэмцлийн галыг зогсоох тохиролцоонд өнгөрсөн баасан гарагт хүрсэн. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдээр Оросыг дэмжигч цэргийнхэн байрлаж байгаа Мариупол хотод зэвсэгт тэмцэл эрчимжсэн байна. Энэ нь хоёр талын болоод олон улсын хүчин чармайлтын дүнд батлагдсан гал зогсоох гэрээний хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлөж магадгүй байгааг ажиглагчид анхааруулж байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээснээр энэхүү тэмцлийн улмаас нэг эмэгтэй амиа алджээ. Мөн Донецк хотын нисэх буудлын ойролцоо өчигдөр галгарч харуутаа суунаглаж байсан тухай мэдээлэл ирж байна. Мөн орон нутгийн эрх баригчид хэд хэдэн байршилд буун дуу сонсогдсон тухай мэдээлжээ. Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын ахлах албан тушаалтан Украины армийнхан галаан зогсоогоогүй байгаа тухай Оросын төрийн хэвлэлд мэдээлсэн байна. Тэрээр хэрвээ иймэрхүү өдөөн хатгсан үйлдэл зогсохгүй бол зэвсэг тэмцлийн замд эргэн орно гэдгийг анхааруулжээ. Харин Украины үндэсний аюулгүй байдлын хэвлэлийн төлөөлөгч Украины армийнхан Мариупол хотын ойролцоо гал нээсэн. Гэхдээ салан тусгаарлагчид гал зогсоох гэрээг зөрчсөн хэмээн бурууг босгочдод өгч байна. Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзен Райс ерөнхийлөгч Барак Обамагийн эх 11-р сард бүгд найрамдах Хятад ард улсад хийх албан ёсны айлчлалын замыг засах зорилгоор Бээжинд хүрэлцэн очжээ. Тэрээр Хятадын өндөр албан тушаалтнууд тэр дундаа батлан хамгаалах гадаад харилцааны сайдуудтай тус уулзалт хийх юм байна. Өнөөдөр тэрээр Хятадын тэргүүлэх дипломатчдын нэг төрийн зөвлөлийн гишүүн Ян Жичитэй уулзалт хийсэн байна. Хятад Америк хоёулаа эдийн засаг худалдаа цэрэг арим халан хядах ажиллагаатай тэмцэх эрчим хүч байгаль орчны асуудлууд дээр харилцаа холбоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Бид хойд Солонгосын цөмийн асуудал, Ираны цөмийн хөтөлбөр, ойролт орнод Афганистан, Өмнөд Судан, мөн цагуурын өөрчлөлт, терроризмтэй тэмцэх гээд олон улсын болоод бүс нутгийн өргөн асуудалд үр дүнтэй арга хэмжээ авах нь зүйтэй юм а. Та бидний харж байгаагаар Америк Хятадын харилцаа бол Америкийн хувьд маш чухал. Энэ мэт өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлэх нь Америк Хятадын цаашлаад дэлхийн хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд чухал ач холбогдолтой үр дүнтэй харилцааны хэлбэрийг төрөлжүүлэх, тогтворжуулахад бидэнд дэмжлэг болох юм а.
Өөрөөр хэлбэл Сьюзен Райс, Барак Обама, Ши Жинпин нарын ирэх 11-р сард хийх уулзалтын гол хэлэлцэх асуудлуудын төлөвлөгөөг гаргах зорилгоор Бээжинд ирсэн гэдгээ хэллээ. Тэрээр маргааш Хятадын гадаад харилцаа батлан хамгаалахын сайдуудтай уулзалт хийх бөгөөд Бээжинд 3 хоног ажиллах хуваарьтай юм байна. Хятадын төрийн мэдлийн усан онгоц Японы эдийн засгийн онцгой бүсдэх Сингапур арлын ойролцоо зөвшөөрлгүй судалгаа хийж яваа тухай Японы иргэн хамгаалалтынхан мэдээлжээ. Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 6 цаг 45 минутын орчимд Японы иргэн хамгаалалтынхан Хятадын усан онгоцыг Кюба арлаас хойд зүгт 164 км-ийн зайд аялж явах үед нь тогтоосон байна. Иргэн хамгаалалтынхан Хятадын онгоцыг аялан зогсоохыг анхааруулж, Япон улсын засгийн газрын зөвшөөрлгүйгээр иймэрхүү үйлдэл хийхийг бүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдгдсэн байна. Мөн өчигдөр Хятадын өөр нэгэн усан онгоц яг энэ бүсэд судалгааны зорилгоор аялал хийсэн байна. Мөн өнгөрсөн 4-5 дугаар сард Хятад улс Японы Окинава аралд эдийн засгийн онцгой бүсэд зөвшөөрлгүйгээр далайн судалгааны ажлыг явуулж байсан юм а. Ирэх үзэгчдээ үүгээр Монголын мэдээ агентлаг цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөрөөр өндөрлөж байна. Хөтөлбөртэй хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Тавтай хамтцаагаарай.